Сайн байцгаана үзэгчдээ та бүхэн оройг айдахтай сайхан өнгөрүүлж байна уу? 10 хүрчлөө зөв телевизийн лав горгийн нутгийн цаг мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу? Эхний мэдээг хүргэе. Авиас ном хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг баг сургуулийн зохицуулбар 2 сарын турш багш нарынхаа дунд 3 шаттай уралдаан зарлаж, эцсийн шалгуултыг өчигдөр гаргасан байна. Хийсэн бүтээлүүд нь дарцаг өвч дүгнсэн бөгөөд хамгийн олон буюу 4 дарцгийг авсан Инхма багштай ахлах бүлэг тэргүүлсэн бол Удаах байранд Пагамтлан багштай бэлтгэл бүлэг шалгарчээ. Авиас нам хөтөлбөр цэцэрлэг баг сургуулийн зохицуулбар дээр амжилттай хэрэгжиж, багш нарынхаа дунд ажлын хэсэг гарган 3 үе шаттай уралдааныг зарласан бөгөөд дөнгө өчигдөр буюу 5 сарын 14-нд гаргасан байна. Тухайн уралдаанд бүлэг бүрт сэдв хуваарлан хүүхдүүдийн насны онцлогт тохирсон бүтээлүүдийг урлуулжээ. Мөн бүх бүлгийг номын сантай болгож, номоо сэргээн цацруулж, засвар авахгүй байгаа нэгнээр нь хайчлан альбом хийсэн байна. Үүнийг нь хүүхдүүд хараад ойлгохоор тийм амархан тэдний анхаарлыг татсан зүйлүүдийг хийжээ. Тухайн бүтээлүүд нь хүүхдэд зүгээр нэг үлгэр уншаад өгтөн гол нь биш, үлгэрт гарч байгаа үйл явдлыг зургаар нь илэрхийлж өгсөн нь их авууштай сайн тал байлаа. Тухайлбал бүлэг бүрээр нь ангилж өгсөн нь тухайн бүлэгт хийсэн бүтээлийг насны онцлогоосоо улбалан хүүхдүүд хараад ойлгох чадвартай байдаг учраас хүүхэд сэтгэх аливаа нэг зүйлийг хурдан хүлээж авахт нь түлхүү бүтээлүүдийг гаргасан байна. Эдгээр бүтээлүүд нь бүгд гарын дорх материалаар хийгдснээрээ онцлог. Үүнд үлгүүрний үзүүрт байдаг бүндгэр модыг ашиглан ах トゥ 3 манжин зэрэг үлгэрийн бадруудыг хуруу хүүхэлдээ болгон хийсэн байх жишээтэй. Хүүхдийн анхаарал татсан зүйл хийж байж л тэдний ойлгох чадвар илүү байдаг. Тэгвэл хүүхдүүдийнхээ авиас чадвар уур ухааныг хөгжүүлэхэд зүтгэж, сэтгэж яваа цэцэрлэг баг сургуулийн хамт олон хийсэн бүтээлдээ үнэхээр сэтгэл хангалуун байсан юм а. За манай сургууль цэцэрлэгийн зохицуулбар нь Ян Нацхан байгуулж байгаа ном авиас хөтөлбөрийн хүрээнд бол одоо ажлын хэсэг гаргаад энэ ажлын хавранд бол нэлээд их ажлыг хийлээ. За ном хөтөлбөрийн хүрээнд бол манайх ажлын хэсгийг бол манай ахлах бүлгийн багш Инхма багш бол хариуцаж энэ ажлыг зохион байгуулсан. Энэ хугацаанд бол одоо сар 4 сарын 15-наас 5 сарын 11 хүртэл 2 сарын хугацаанд бол багш нарын дунд ном хөтөлбөрийн хүрээнд бол одоо 3 одоо ийм шатлсан арга хэмжээтэй ажил зохион байгууллаа. За эхний шат нь болохоор одоо бүлэг болгон өөрөөсөө номын одоо болон номын санг одоо тогтчуулах, хуучин ургацсан тийм номыг сэргээн засварлах, жижиг одоо номын одоо хаашилбар ургацсан номоор одоо номын альбом буюу хаашилбар хийх гэсэн ийм ажлыг зохион байгуулсан. Хоёрдугаар шатнд болохоор том ном, жижиг номын буцыг одоо хийх гэсэн ийм хоёрдугаар шатныхаа ажлыг зохион байгуулсан. Гуравдугаарх нь болохоор Үлгэрийн Баатрыг амьлсан гэдэг одоо бүлгийн багш нар өөрхөн бүлгийн хүүхдийн насны онцлог тохирсон ийм үлгэрүүдээр одоо Ширээний театр, Таягт гүгэлдээ жүжигчсэн тоглолт, за тэгээд сөөдөр жүжиг гэсэн ийм олон төрлүүдээр бол Үлгэрийн Баатруудыг амьлуулсан ийм одоо зүйлүүдийг хийлээ. Энэ хугацаанд бол багш нарынхаа одоо хийсэн ажлыг бид нар үнэлгээ дүгнэлтэйгөөд анги алганыг одоо дарцгаар одоо нөгөө одоо тэргуун барь эзний дарцгаар урамшуулж явсан. Энэ багш нарынхаа хийсэн энэ үйл ажиллагааг нийтэд зурчилгын тулд бид нар өнөөдөр энд одоо энэ багш нарынхаа хийсэн бүтээлээр өтгөлөн гаргаад одоо аймгийн төвийн цэцэрлэгүүд болон удирдлагууд одоо ингээд холбогдох дээд сургуулийнхаа багийн багш нар эцэг эхчүүдийн үзэсгэлэнгээ үзүүлэхээр ингээд бэлтгэсэн байж байна. Түүнчлэн бас нэгэн анхаарал татсан зүйл гэвэл 5 хуруутай бэлээ ашиглан манжин үлгэрийг хийсэн байлаа. Үүнээс гадна хөдөлгөөнтэй болон наадаг, эвхдэг зэрэг олон санаануудаар Үлгэрийн Баатруудыг амьлуулсан бүтээлүүд их байсан. Үүнчлэн цэцэрлэг баг сургуулийн зохицуулбар авиас ном хөтөлбөрийн хүрээнд багш нарынхаа хийсэн бүтээлүүдээр үтсгэлэн гаргаж, өнөөдөр аймгийн бүх цэцэрлэгийн багш арга зүйчид болон эцэг эхчүүдэд нээлттэй үзүүлсэн юм а. Ингээд тэргуун байранд орсон ахлах бүлгийн багш Инхма болон Удаах байранд орсон бэлтгэл бүлгийн багш Пагам Дулам нарт баяр хүргээд сургууль хүмүүжүүлэх их үйлсэд нь амжилт хүсье. Өнөөдөр эрүүл гэр бүлийн өдөр тус өдрийг тохиолдуулаад эрүүл мэндийн газрын дэргэдэх сайн дурын идэвхний зөвлөлийн 24 гишүүн 10 их сумын нэг цонхны үйлчлэгэн дээр очиж тэнд үйлчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө сургалт мэдээллийг хийсэн байна. Эрүүл гэр бүлийн өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн газрын дэргэдэх сайн дурын идэвхний зөвлөлийнхэн иргэдтэй эрүүл мэндийн талаар зөвлөгөө сургалтыг хийлээ. Тус үйл ажиллагаа 10 их сумын нэг цонхны үйлчлэгэн дээр болсон бөгөөд тэнд үйлчлүүлэхээр ирсэн хүмүүст эрүүл байхын үндэс болон өөрийнхөө эрүүл мэндэд хэрхэн анхаарах талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм а. Энэхүү үйл ажиллагаанд иргэд идэвхтэй сайн оролцсон хийгээд мэдхийг хүссэн зүйлийг нь хангалттай сайн өгсөн гэж сайн дурын идэвхтнүүд онцолж байсан. Энэхүү үйл ажиллагаанд нийт 100 гаруй хүн хамрагдсан байна. Өвчнөдөө шаналн суугаа болон ямар нэг өвчний талаарх мэдээллийг мэдхийг хүссэн хэн бүхэнд сайн дурынхан чин сэтгэлээсээ очиж өөрсдийн мэдэх чадах бүхнээрээ туслаж халамжлах тийм л өр зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг. Ийм дэргэд өөрсдөө санаачлагтай байж эдгээр сайн дурын идэвхтнүүдтэй хамтран ажиллаж эрүүл мэндэд үнэтэй хувь нэмрээ оруулахыг уриалж байлаа. Өнөөдөр манай сайн дурын идэвхтнүүд манай эрүүл гэр бүл өдрийг огтаад
нэг цонхны үйлчилгээнд дээр үйлчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн сургалт мэдээлэл өгж байгаа. Тэгээ өнөөдрийн үйл ажиллагаанд 24 сайн дуруу итгэдэг. Тэгээд 100 гаруй иргэдэд эрүүл мэндийн талаарх мэдээлэл өгöd байна. Бидний хувьд болохоор өнөөдөр тарах материал өгöd. Тэгээд иргэдэд бас сонирхож байгаа эрүүл мэндийн мэдээллийг талархаж байгаа хгүй. Тэгээд хамгийн гол нь одоо нөгөө хүмүүс маань эрүүл мэндийн мэдээлэл маш муу байгаа учраас өвчлөл буурахгүй энэ өвчлийн нугаас шалтгаан 70-50% нь нөгөө иргэний өөрсдийнх нь буруугаас болж үүсдэг гэдэг. Тийм учраас эрүүл мэндийн мэдлэгийн дээшлүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгээ өнөөдрийн үр дүн гэвэл бас 100 гаруй хүний эрүүл мэндийн мэдлэгийг дээшилсэн болов уу гэж бодож байна. Дөрвөн өрхийн эмнэлэг дээр Харьяа багийнхаа иргэдийн дундаа сайн дурын ажилтнаар ажиллах хүсэлтэй байгаа. Өөрөө хүсэлтээ гаргаж ирсэн хүмүүсийг бүртгэж нэгэн санаа зорилготой хүмүүсээр баг бүрдүүлж зөвлөл гаргасан байна. Сайн дураараа туслана гэдэг нь тухайн хувь хүний сэтгэлийн угаас үзүүлсэн дэмжлэг байдаг бөгөөд яаж туслав, ямар үр дүн өгөв гэдэг нь тухайн хүний сэтгэл хангалуун явахад нөлөөлдөг зүйл юм а. Улсын хурлын сонгуулийн дүн жил орчим хугацаанд нэлээдгүй маргааныг дагуулж улсын хурал манай аймагт төлөөлөхгүй байсан бол өнгөрч Баймхаргийн улсын хурлын чуулган дээр зоригт гишүүний тангараг оргисон. Ингэснээр манай аймагт тойргийнхоо 2 төлөөллийг баталгаажуулсан юм. 9 Жууран аймгийн Монгол Ардын намын удирдлагууд хууль зөрчиж гишүүн байх хэрэг алдсан 2 нэр дэвшигчээ улсын хуралд оруулж тангараг өргөсөн 2 гишүүнийг эргүүлэн татахаар төр хороог байгуулжээ. Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагийн чуулган дээр сонгуулийн ерхий орооноос урангаа асуудал шүүхээр шийдэгдэж дараагийн шатны шийдвэрийг хүлээх шаардлагагүй гэж үзсэн тул зоригтын нэрийг оруулж ирэн улсын хурлын гишүүний тангаргийг нь өргүүлсэн. Гэсэн чинь нь Монгол Ардын намынхныг дээр доргу бухимдуулсан бололтой. Үүнчлэн Урангаа аймгийн Монгол Ардын намын удирдлагууд сонгогчдын эрхийг хамгаалах төр хороог байгуулж өнөөдөр Аюшбаатарын талбай дээр цуглаан зохион байгууллаа. Өнгөрсний нэхэн санахад 2008 оны сонгуул ямар гашуун үр дагаврыг дагуулсныг ард түмэн тодомроо санаж байгаа. Гагцхүү энэ сургамжийн дээр үндэслэн сонгуулийн шинэ хуулийг баталж өнгөрсөн сонгуулиудаар дагаж мөрдсөн 2008 оны сонгуулийн хуулинд гишүүнээс түтгэлзүүлдэг 3 залт байсан бол шинэ хуулийн нэр дэвшигч томч бай жижигч бай нэг л алдаа гаргасан бол нэрсийн жагсаалтаас хасах тэр байтугай улсын хурлын гишүүн болсон ч хасагдах шалтгааныг тоочсон 30 гаруй залтыг оруулсан байдаг. Үүнчлэн 6000 гаруй саналаар ялсан гэдэг байгаа нэр дэвшигчийн зориг төмөрхөө нарна сонгуулийн хуулийг зөрчснийхөө төлөө гишүүн байх эрхээ хасуулсан хэрэг нэг бүрчлэн нарийн зааж өгсөн сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд хэдэн 10,000 саналаарч илүүрхэж ялсан байх хариуцлага бурууга хүлээдэг байх хатуу чанга хуультай. Харин Монгол Ардын намынхан иргэдийн саналаар халгавч хийж өөрсдөө хуулийг гуйл болгож хууль зөрчсөн нэр дэвшигчдээ оруулж ирэхийг хичээж байна. Бодлогоор сонгуулийн хуулинд нарийн хатуу заалтуудыг оруулж ирсний учир юу вэ гэхээр төр өөрийгөө цэвэрлэж авах гэж байгаа хэрэг. Тэрнээс биш үр хангаан тойрогт хэн нь ялсан хэн нь ялагдсан гэдгээсээ илүү сонгуулийн үеэр хэн хууль бус ажилласныг нь тогтоосон хэрэг юм гэж улсын хурлын дарга Зандаа үгийн их болт хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Мөн жагсаал цуглааны үеэр Монгол Ардын намынхны нэг хэлж байсан зүйлийн шүүхийн байгууллага нэг хүний эрх мэдэлд орсон мэтэр ярьж байсан. Гэсэн ч үнэн хэрэгтэй Ур хангаан аймгийн сонгуулийн тойргийн хорооны гаргасан шийдвэрийг л шүүх авч хэлэлцсэн болохоос биш шүүх өөрөө тогтоогоогүй гэдгийг Монгол Ардын намын гишүүд удирдлаггүй мэдж баймаар. Харин дээрх жигсаал цуглаантай холбоотойгоор Ур хангаан аймгийн Арчис намын удирдлагууд хэвлэлийн бахурал хийлээ. Арчис намын удирдлагууд ардчлалын зарчмаар жигсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлж байгаад хүндэтгэлтэй хандаж байгаач ерөнхийлөгчийн сонгуульд өгөж байгаа үед одоогийн ерөнхийлөгчийн эсрэг хар PR хийж байгааг хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд Монгол Ардын намын хороонд шаардлага хүргүүлжээ. Тэгээ өнөөдөр Ур хангаан аймагт болж байгаа үйл явдлыг та бүхэн мэдж байгаа. Мэдээж Монгол Ардын намаас зохион байгуулж байгаа цуглаан боллоо. Энэ хүч цуглаантай холбогдоод цуглаан дээр яригдж байгаа зүйлтэй холбогдож бид зайлшгүй нэг шаардлагыг хүргүүлэхээс аргагүй боллоо. Яг гэх юм бол та бүхэн мэдж байгаа удахгүй Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлж сонгуул болох гэж байгаа. Ээлж сонгуульд нэр дэвшигчид тодорч нэршин салт гарч албан ёсоор сонгуулийн сурчлагаа түүнтэй холбогдох мэдээлэл явах хуулиар хориотой байгаа энэ үед Монгол Ардын намын зүгээс зарим хууль зөрчсөн байж болзошгүй мэдээллүүдийг гаргаж байгаа учраас Монгол Ардын намд шаардлага хүргүүлж байна. За шаардлагыг та бүхэн бүрийнхээ нүнсч үе. Урангаа аймгийн Монгол Ардын намын хооронд шаардлага хүргүүлэх тухай 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Урангаа аймгийн төв талбай дээр Урангаа аймгийн эрх баригч Монгол Ардын намын удирдлагууд болох Монгол Ардын намын дарга дээд Догтох сүрэн, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г Ган болд, аймгийн засаг даргын орлогч О Батчаргал, 12 сумын засаг дарга А Ишдорж болон бусад удирдлагууд цуглаан зохион байгууллаа. Үүгээр орон нутгийн эрх баригчид сонгогчдын эрхийг хамгаалах нэрийн доор Монгол Улсын ерөнхийлөгчийн нэр хүндэд халдсан сонгуулийн хар PR-ыг сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байна.
ялангуяа улс төрийн намууд нэр дэвшигчээ бүртгүүлж албан ёсоор сонгуулийн сурчлагаа эхлээгүй байхад сурчлагаа эхлүүлж байгааг нин даруй дасан зогсоохыг Монгол Ардын намаас шаардаж байна гэсэн шаардлагыг Монгол Ардын нам болоод аймгийн сонгуулийн хороонд өргүүлж байна. Мэдээлэлтэй холбоотой нэг юм хэдэн юмнууд яагаад бид нар энэ ерөнхийлөгчийн сонгуулийн сурчлага яагаад ийм яригадаад байна гэх юм бол жишээлбэл ийм бичлэг үзүүлэл та нарт энэ ерөнхийлөгчийг ингэж ярьж байгаа шүүх прокурор юутай холбоотой гэж. Энэ ахаад мөнх бод гэдэг хүн ерөнхийлөгчийн тухай. Ингэж за Гамболд их энэ одоо жишээлбэл ерөнхийлөгчтэй юм ямар хамаатай ажлууд байна гэдгийг сонирм байгаа хгүй. Түүнээс эдний жагсаал цуглаан дээр бид нар бол ерөөсөө хамаагүй. Жишээлбэл багийн засаг дарга байсан Сөхөлзийн ийм ярьж байгаа. Шүүх засаглал ганц хүний халаасанд орлоо гэж байгаа. Би энэ хүнийг шүүхэд өгнө. Энэ шүүх засаглал нэг хүний халаасанд орсон гэдгийг шүүхээр очиж тогтоолох хэрэгтэй. Тэрийг өөрөө батлах хэрэгтэй. Ер нь бол бид нар юу ярьж байгаа гэхээр одоо бол энэ шүүх засаглал бүх юмудаа шинжилгээ хийж байгаа энэ засгийн газрын үйл ажиллагаа энэ болвол өнөөдөр шүүхийн өмнө хуулийн өмнө хүн бүхэнд их хэрэгтэй гэсэн зарчим бол одоо үнэндээ хэрэгжиж явж байгаа. Хууль биелүүлэх үнэт зүйл бол одоо өнөөдөр Монголд ерөөсөө эхлээд бол маш их хэрчмтэй явагдаж байна. Та хүн одоо мэдж байгаа сэтгүүлчд. Одоо хуулийн өмнө бол хүн бүхэн эрхтгч хэрэгтэй байх та. Энэ өнөөдөр хуулийн нэг хүний халаас шүүх нэг хүний халаасанд орсон гэдгийг энэ хүн өөрөө шүүхтэр очиж батлах хэрэгтэй. Түүнээс бол бусад асуудлыг бол бид нар энд яриаггүй. Өнөөдөр энийгээ дайлуулжуулаад шүүх засаглалыг өнөөдөр хамгийн их шудраг усыг тогтоож байгаа алсын ерөнхийлөгчтэй ингээ холбоотой юм мэдээллүүдийг энд гаргаснараа энэ бол ерөөсөө ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ийм PR цацж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ийм ажил хийж байгаа гэж үзэж байна. Монгол Ардын намаас зохион байгуулж байгаа жагсаал цуглаан үжил бодлоо илэрхийлэхийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандж байгаагаа илэрхийлж. Хоёрт нь тэр үндсэн зорилго гэдэг байгаа тэр яриад байгаа Өвөрнгай аймгийн ардсан намын дарга Хасбаатартай холбоотой юмыг бол маш олон удаа тайлбарласан. Тэр бол намууд улсын их хурлын сонгуульд бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн намуудтай зардал болгож хуваарлсан мөнгийг л ярьсан асуудал байна. Намын дотоод үйл ажиллагааны зардал байна. За мэдээж түрүүний дурддаад байгаа хоёр нэр дэвшигчтэй холбоотой шүүхтэр шийдэгдсэн асуудлыг бол ер нь нэг юм л ойлгох хэрэгтэй болчихсон. Сонгуул ямар ч сонгуул хуулийн хүрээнд явдаг болсон. Хууль зөрчсөн байвал ямар ч санал хүчингүй болдог болсон. Хууль хэрэгждэг нийгэмд амьдарч байгаа гэдгийг ойлгодог болох хэрэгтэй. Хуулийг биелүүлж амьдардаг болох цаг ирсэн гэдгийг Монгол Ардын намын өдөрлөд ойлгох хэрэгтэй. Нийтэд талбайд зогсож байгаа 300 хүн бол Өвөрнгай нийт ард түмнийг төлөөлөх хүмүүс биш. Мэдээж энэ тэндээс өдөө орнотгоос машин тэргэж ажиж ирчээд шүүх засаглалыг хараад зүхэж ардсан ерөнхийлөгчид оромжилж байгаа нь өөрөө сонгуулийн PR-ын нэг хэлбэр. Ингэж л ойлгож байгаа. Тэр насан туршаагүй хүүхдтэй холбоотой юмыг шүүх тогтоосон юм шин шүү дээ. Улсын их хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн ороод тогтоосон. Одоо надад нь хуулбар нь байна. Юуг тогтоосон бэхээр Монгол Улсын их хурлын 35 дугаар зүйлийн 35, 18, 16-ад сонгуулийн сурталчилгаанд насан туршаагүй иргэний татан оролцоолыг хоригдсон заалт мөн хүүхдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-1, иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 15-1 зааснаар сонгуулийн сурталчилгаанд Баттуулгын булгана, хайрхан дулаан байсгалангийн сэлэнг 9 зүйл сум нарыг ажлууд сонгуулийн хуулийг зөрчсөн нотлогдож байна. Ийм сонгуулийн сурталчилгааны ажил сонгуулийн насан туршаагүй иргэдийг далтан оролцсон энэ үйлдэлд далтан зогсоохыг шаардаж байна, мэдэгдэж байна гэсэн хорооны гончигдорж даргын гараас энэ албан бичгээр үндэслэгдэж шүүхийн шийдвэр гарсан гэж бид нар ойлгож байгаа. Тэгэхээр тойргийн ороо энэ тухайн үед энэ гончигдорж гэж аль нам тариалгыг та бүхэн бүгд мэдж байгаа. Эдний хийсэн энэ өөрсдөө тогтоосон юм энэ шүүхтэл шийдсэн юм л шүү дээ. Энэ хүмүүс мэдэгдэх биш, нэгшил шалт хасах үүрэгтэй л байсан байхгүй.
Тэгэд хасаад явахгүй шүүхтэр эцдэр бол шийдэгдсэн. Балцсан нам бол ийм л байж суртай. Хууль хэрэгждэг бас. Ялангуяа одоо өнөөдөр эрх баригчид жагсаж байна. Жагсаж үзэж байгаад бас баярлж байна. Гэхдээ энэ хүмүүс хууль хэрэгжүүлэх бас үүрэгтэй хүмүүс жагсаж байгаа шүү. Засаг дарга, хурлын дарга. Орон нутагт хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс. Энэ хүмүүс шүүх засаглалыг хараагаад ирэхээр орон нутагт ямар байдал болох вэ? Иргэд талдсан, шүүх засаглалд итгэхээ байсан, шударга ёсонд итгэхээ байсан нийгэмд ийм хуваагдал бий болно. Ийм л байр суурь. 2008 оноос 12 оны сонгуул их улсын хурлын бүрэлдэхүүнд Монгол Ардын нам олонх байсан. Энэ үед улсын хурлын сонгуулийн хуулийг баталж гаргасан. Улсын хурлын сонгуулийн хуульд юу гэж заасан бэ гэхээр ер нь нэг төрөг тараасан ч вэ, нэгхэн хууль зөрчсөн ч вэ, энэ зүйл заалтаар сонгуулийн нийслэл хасагдах тийм аюултай ойлгохгүй. Тэгэхээр тэр улс төрд орж байгаа, ялангуяа улс төрд орж байгаа хүмүүс тэр сонгуулийн хуулийг ягштал биелүүлж явахгүй цаашдаа хэдэн мянган санал илүү авсан ч байсан. Сонгуулийн тэр зөвхөн нэг заалтаас болж нэр татагдахгүй үндэстэй. Тэгээ цаашдаа улс төрд нэг шинэ соёл бий болж байгаа нь юу вэ гэхээр хууль биелүүлдэг нийгэмд бий болж байгаа. Хуулийн хүрээнд л ажилтдаг болж байгаа. Тэгэхээр тэр санал бол мэдээж энэ гаргасан алдаанаас болж тэр хүмүүсийн магадгүй энэ үед энэ хуулийн анхны энэ хуулиар шийдвэрлэж байгаа хүмүүс баг. Гэхдээ цаашдаа энэ хууль зөрчигдөхгүй байх айгүй том дэвшил нийгмийн тийм үзэл бодол юу хүлээлт биелүүлж эхэлж байгаа. Цаашдаа энэ хууль зөрчдөг хүн байхгүй. Цаашдаа энэ насан туршийн сонгуульд ашигладаг хүн байх. Нариг тараад, мөнгө тараад энэ хүмүүс талан зах суудах учраас энэ сонгуулийн үр өгөөж нь ирээдүйд маш ирээдүйн нийгэмд бол айгүй эерэг үр дүнг авчирна гэж үзэж байгаа юм. Бидний ирээдүйд өнгөтэй харагдаж шүү дээ. Ер нь хуулианд эдэлдэг болсон. Хийж байгаа мэдээлэл бол энэ саяны нэг Монгол Ардын намын жигсаал цуглааны агуулгатай холбоогүй. Зөвхөн жигсаал цуглааныг ашиглаж сонгуулийн хууль бус 70 хэлбэрийн сурчлаа хийж байгааг л бойл гэж байгаа. Битгий жигсаал хийж байгаа гэж байгаа үг юусоо биш. Ийм л агуулгаар энэ мэдээлэл шаардлагыг Монгол Ардын намын хороонд хөрвүүлж байна. Өнөөдөр орон нутгад болсон онцлог үйл явдлыг хүргэлээр үргэлжлээ та бүхэн интернет мэдээгээ хулгай авч үзнэ.